За хай залуус орой минь. За тэгээд бөө мөргөлтэй холбоотой товчхон лайв явна. Тэгээд ерөнхийдөө цаашдаа энэ групптэй ер нь болж өгөл ойрхон лайв хийж хүмүүст гоё сонирхолтой түүх домог эсвэл хүмүүсийн асуултуудад хариулъя гэж бодож байгаа. За тэгээд миний дуу дайгуул тод сонсогч байгаа шууд ярианд орё доо. Тэгээд ерөнхийдөө угаасаа дайгуул сонсогч байгаа л доо. Микрофон ашиглаж байгаа учраас тэгэхээр шууд л ярианд орё. Тэгээд энэ одоо энэ хаалттай групп маань ерөнхийдөө яг бөө мөргөлтэй холбоотой мэдээлэл түүх домог тиймэрхүү зүйлсүүдийн талаар хүмүүст одоо таниулжлах зорилготой мэдээлэлүүд оруулах зорилготой нээсэн. Тэгэхдээ энэ дээр бол ямар нэгэн хин нэгэн үзэж хардаг хүн хайх хэрэггүй эсвэл хин нэгэнднийг үзэн харна гэсэн тийм байхгүй бас ямар нэгэн байдлаар бусдыг үүсгэсэн одоо доош ирсэн ч юм уу тиймэрхүү зүйлсүүд бол байхгүй. Зөвхөн мэдээллийг бусдаа тэгвэл та ямар нэгэн зүйл мэдж байгаа бол тэрийг бусдаа хуваалцаж болно. Эсвэл юм мэдхийг хүсэж байгаа бол тэрнийг бас бусдаас асууж болно. Тэгээд мэддгээрээ чаддгаараа нэг нэгэндээ тус олъё гэсэн зорилготой нээсэн байгаа. Тэгээд янз янзын үзэл санаанаас илүүтэйгээр яг бодит түүхийг мөн бодит зүйлсийн талаар л ерөөд ярьж хэлэлцүүлэх зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгээд яг над руу бол ингээд маш их чатууд өдөрт ирдэг л тавиар хитж ирдیں۔ Тэ мэдхгүй маш олон чатууд ирж идэг. Тэгээд дийлэнх нь үзэж хараад өгөөч гэсэн тиймэрхүү чатууд байдаг. Тэгэхээр энэ лайв дээр нэг хэлэхэд бол яг үнэхээр тийм үзүүлж харуулт хүн хэрэгтэй байгаа бол нүдээ нүүр нүрээ хараад нэгээ хараад бүр яг зориод уулзаад уучраад тэгээд амьдралынхаа чухал зүйлсүүдээ асууж игэл ер нь зүгээр шүү түнсэж зүгээр усны цанаас нэг аваг нэг жилээ хэлээ тэгээд үзүүлээ харуулъя гэдэг юм бол ер нь шал дэмий шүү гэж хүмүүст хэлмээр байна. За тэгээд түгээмэл асуудаг зүйлс дээр би нэг тайлбар өгье гэж бодсон. Над руу ингээд аягүй олон чатууд ирж байгаа юм л та. Тэрэн дээр хөвчлэн ингээд за би ингээд бүү болсон юм аа тэгэхдээ ингээд яг нэг зөв юмтай холбогдсон үгүй юм мэдэхгүй байна. Ингээд нэг л буруудаад байна ч гэдэм үү. Буруу юм буулгаад байна уу тэргээл ерөөдөө тэгж ярьж идэг. Тиймэрхүү асуултууд маш их ирж идэг. Тэгэхдээ тэр зөв бурууг бол зүгээр нэг утасны цаанаас хин нэгнээс суугаад шийдвэрлэхгүй нь ойлгомжтой. Тэгэхдээ танд ямар санагдаж, ямар мэдрэмж төрж ийн гэдэг л хамгийн чухал. Тэгэхдээ буруу юм гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг тухайн асууж байгаа хүмүүс ч гэсэндээ юм заримдаа ойлгодгүй. Ямар нэгэн буруу юмтай л холбогдсон болов гэсэн тиймэрхүү юм байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ хамгийн чухал нь тэр яг бөө болох ёстой хүн өөрөө яг тэр болох ёстой хүн болсон уу те. Тэгээд тэрнээс гадна яг тэр онгод гэж юу вэ гэдгийг бүрэн дүрэн ойлгомж ухамсарлсан уу. Тэгээд яг энийг хийх тийм шийдвэр зөв гаргасан уу гэдэг нь хамгийн чухал байгаа даа. Тэгэхээр нэгэнтэйгээр ингээд энүүгээр ингээд хэлэхэд бидний донд нэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Би тэр хүн нь мөн үү? Тэ би энэ одоо битээ хийсэглэн дүртэй тэр нэг урсгах цус ойлгох нулимсгүй тэр онгод гих зүйлтэй би сэтгэл оюун ухаанаар харьцаж холбогдож нөхцөж бөөлж тэгж оруулж гаргах тэр хүн нь мөн үү гэдгийг асуух хэрэгтэй. Энэ дээр хүмүүс шалтгаан хэлээд байдаг. Ямар нэгэн за ингээд амьдрал хуруудлаа болж өгөхгүй байна, өвдөж зовоод байна, арх дарсанд ороод байна ингээд ч юм уу янз бүрийн шалтгаан хэлээд байдаг. За шалтгаан бол мундахгүй. Гэхдээ тэр болгон зөв бөө болох тэр шалтгаан нас болоод бөө болоод юм уу те энэ бөөгийн зам өрлөө ороод иж ерөөсөй болохгүй. Тийм. Тэгэхээр яг хин бөө болох юм бэ? Тэр хүн нь яг өөрөө муу юм уу гэдг л хамгийн чухал асуулт болоод байна. Тэгэхээр мэдээж одоо айгу стрессийн 90 100 ирчээд шүү дээ. Янз янзын юмнаас л болол бид нар чинь зовдөг, шаналдаг, айдаг, ичдэг, гондог, готордог болчихно. Гэхдээ энийг сүсэг бичрэлтэйгээ хольж хутгаад ирэхээр хүмүүс тийм нэг юм өнгөцгөн шалтгаанаас болоод бөө болоод байдаг. Тэгээд ямар ч
янз бүрийн тийм шалтгаанаас бөө болоод эцсийн үр дүн нь яаж гарч байгааг хүмүүс одоо анзаарж байгаа бас тийм. Эрүүл галзуу мэдтгүү хүмүүс бөөгийн талаар янз янз юм ярьж байна. Эсвэл бүр зарим хүмүүс би одоо тэнд очиж гин, энд очиж гин, үзэн харна гэсэн нэг тийм амьдралын хэрэгцээгээ болгож гин те. За бүр ингээд одоо иймэрхүү лайв юм зүйл хийж байгаад бөөлж бараг засал том хийх гээд байдаг болж гин. Тэгэхээр нэг бөөгийн тэр мөрөглийн Монголын бөө мөрөглийн үнц нь тэрийгээ дагаад шалаар унж байгаа хэвээр. Тэгэхээр эндээс ямар төвлөрөн хүрээд байна вэ гэхээр яг тэр бөө болох хэвээр хүмүүс нь л болоогүй байгаа байхгүй юу? Тийм. Бөө болно гэдэг, бөө байна гэдэг тэрийг мэдээж бардам авч явах хэвээр. Тийм нэг юм хэрэгцээгээ шийдэх гээд нэг тэгээд яваад байдаг зүйл ерөөсөө биш. Гэтэл хүмүүс нэг тийм өөртөө нэг тохиолдсон асуудлаас болоод шалтгаанаас болоод бөө болоод дараа нь тэр шалтгааныгаа бөөлж аргалах гад байдаг. Юу гэдэг одоо тэгж үр ширнээс гарах гад байдаг юм уу? Эсвэл тэгж одоо ажил төрөлтэй болох гээд байдаг юм уу? Хоолунд хувц хонортой болох гээд байдаг юм мэдэхгүй. Тэгэхээр энэ мэт иймэрхүү өрөөсгөл ойлголтуудаас ер нь хүмүүс тэр чигтээ ангижруул зүгээр. Тэгэхээр яг ямар хүн бөө болох юм бэ гэдэг чинь хамгийн чухал. Ер нь нэг ийм юм байдгийн. Хүн төрөлхтний хамгийн одоо олж нээсэн баг элемент бол одоо бөөмс гэж байдаг гинэ. Бөөмс. Тэгэхээр ер нь бөө хүн бол тэр бүр өөрийнхөө эд эсийн төвшнийг тэр бөө хонцодлогдсон эрдэм мэдлэг оюун ухааныг тэр бөөгийн онгодоор дамжуулан хөглөгдөж сэрээдэг юм байна. Тэр дотор нь одоо олон үеийнх нь өвгдээсэн эрдэм ухаан чадвар одоо юу гэдэг тэр болгоно удамшиж явдیں۔ Гинэ. Тэгээд одоо бидний өвгдээсэн тэр олон одоо юу бүх зүйл одоо ухаан бол ухаан, чадвар бол авьяас, бэлэг бол бэлэг, өөр юу гэдэг тэр болгоно ингэж олон үедээ ингэж тарж явж байгаад иргэн нэгдэж нэг хүн дээрээ төвлөрдөг юм. Тэгээд тэр нэг хүн дээрээ төвлөрөхөд тэр бүр хүн хамгийн бага тэр элемент буюу бөөмсийн төвшин тэр хадгалагдсан тэр юм иргэн хин нэгэн хүн дээр нэгтгэхээр тэр хүмүүс нь тийм онцгой бэлэг авьяас оюун ухаантай төрдөг юм байна. За ийм хүмүүс төрөхөөрөө зарим нь бол юу гэдэг маш мундаг эрдэмтэн, доктор, профессор болдог бол зарим намдаг соён гэгээрүүлэгч, зохиолч юу гэдэг янз янзын тийм гоц авьяас ухаантай хүмүүс төрдөг бол тэр нэг сүнслэг чадвар юм нь илүү их давмгаалаад тэр болон юм одоо олон тэр бөөмс юм нэгдээд тэндээс юм сэрээд ирэхээр тэр сүнслэг юм давмгаалаад ирэхээр тэр хүмүүс бүр илүү их тэр эрчим инерги оюун ухаантай төрөлтөг. Тэр хүмүүс нь харин тэр бөөгийн онгод гих зүйлийг татчихэд гинэ. Тэгэхээр эндээс ямар дүгнэлтэнд хүрж болох вэ гэхээр бөөгийн тэр онгод гих зүйл нь зүгээр нь хин нэгэн дээр очиж шалтгаглаад очдог юм ерөөсөө биш байна. Тэгэхээр хүний сайныг одоо нэг хүний сайныг чөтгөр хүлгийн сайныг хулгайч гэж гэдэг шиг өстой тэр хүний тэр сайн луу сорлуун татагдж ирдэг юм. Тэгэхээр чи өөрийгөө яг тэр төвшний хэмжээний хүн мөн үү биш үү гэдгээ хамгийн сайн мэдж байгаа учраас тэн дээр дүгнэлтгий. Тийм. Би яг тэр төвшний тэр онгод зүйлтэй харилцаж холбогдох төвшний тэр төрсөн төрмөл заяагцсан тэр хүн нь мөн үү гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ингээд зарим талаасаа би ингээд одоо энийг ийм дүгнэлтэнд хүрээд байгаа нь бөөх дотор нь бас нэг яалтчгүй сайн муу гэж бараг ингээд нэг ангилчмаар ч юм шиг тийг санагддаг. Үнэхээр зарим нэг хүмүүс нь нэг л сүржин янз янз юм ярьсан боловч тэгээд одоо ингээд нийгмээр харж байгаа бас ялангуяа бод амьдрал дээр энэ сахим ертөнцид яаж илий барлаа юм ярьж байна. Тэгвэл хэрвээ тэр хүмүүс ямар нэгэн зүйлтэй нөхцөж байгаа, харьцаж байгаа, холбогдож байгаа бол тэр өөрийнхөө төвшний юмтайгаа л нөхцөж байгаа. Тэгэхээр тэр онгод гэдэг гэхээр заавал тэн дотор чинь сайн муу одоо сайхан муухай янз янз юм байна. Тэгэхээр өөрийнхөө яг тэр төвшний юмаа л дуудаж байгаа холбогдож байгаа. Тэгэхээр энэ зарим хүмүүс би хэлмээр байдаг байхгүй одоо бөө болоо чи буруу зүрх юмтай холбогдоод байна гэдэг бол чи өөрөө яг ямар төвшөнд байгаа юм бэ? Үнэхээр тэр зөв сайхан тэ эрчтэй хүчтэй ухаалаг тэр зөв сайхан төвшөнд өөрийгөө авч явж байгаа тийм хэмжээний хүн юм уу биш юм уу? Мөн бол чи хүссэн хүсээгүй тэр хэмжээнийхээ зүйлтэй л холбогдно. Тэгэхгүй чи зүгээр нэг юм амьдралынхаа нэг шалтгааныг асуудлыг бөө болох шалтгаан болгочоо тэгээ өнөөдөр ч гэсэндээ нэг яайдаа ийдээ гэж яваад байгаа бол чи тэр төвшнийхээ зүйлтэй л холбогдож байгаа. Тэгэхээр чамд яг тохирсон юм ч л ирж байгаа байхгүй. Чи өөрөө яг ямар хүн тэр хэмжээний тохирсон юм л дуудаж байгаа. Хэрвээ чи архичин те эсвэл нэг тийм архи талсан донцсон те нэг тийм хэмжээний эсвэл нэг юм сүрэг буруу тийм юмд автсан хүн чи тэр хэмжээнийхээ зүйлээ л дуудана тий.
Ерөөсөө. Чи илүү өндөр түвшинд сэтгэж бодож өөрийгөө авч явж чадж байгаа бол бас л тэр хэмжээнийхэнтэй нөхцөн. Тэгэхээр сайн муу зөв буруу гэдэг чинь ерөөсөө тухайн хүн өөрөөс нь шалтгаалаад байгаа байхгүй. Түүнээс ч нэг хүссэн хүсэг янз бүрийн юм ирчээд байгаатай биш. Чи яг ямар түвшинд байна? Чи тэр зүйлтэйгээ л харьцаж байгаа. Тэгэхээр ер нь хэрвээ үнэхээр буруу зуруу юмтай юм шиг санагдаад байх юм бол өөрөөсөө ямар нэгэн шалтгаан хайгаад үз. Би яг яаж яваад байна? Би сэтгэл зүрхэндээ юу тэгээд байна? Оюун ухаандаа юу тэгээд байна? Тэ би өдөр хоногоо ер нь яаж өнгөрөөгөөд байна те? Тэрэн дээр л дүгнэлтгий. Тэ. Тэгэх юм бол чи яг жинхэнэ юутай харьцаад байгаа вэ гэдгээ өөрөөсөө олж харах бүрэн боломжтой байхгүй да. Хин нэгнээс асуугаад биш. Зарим хүмүүсийг гайхаад байдаг байхгүй. 10 жил бөөлсөн, 7 жил бөөлсөн гэл янз янзын хүмүүс л надтай бас уулзсан л та өдөр тутамдаа ингээд маннахаар янз янзын хүмүүс орж харна. Тэгэл гинтхэн ингээд амьдрал ахав буруудаад ирхий алдаад нөгөө шүтжсэн юмнасаа гинт нүүр буруулаад ирдэг. Би ингээд одоо үр ширэнд яваад байгаа. Би буруу юм болгоцсон юм шүү дээ. Энэ бол тэнэг хүний шинж واخхой юу. Тийм нэг одоо зүүр үг өгдөг шүү дээ. Хэрвээ чи бусдыг буруутгах байгаа бол чамд туулах зам маш их байгаа юм байна. Харин чи өөрийгөө буруутгах байгаа бол чи замынхаа талдаа яваа юм байна. Харин чи хинэгч буруутгахгүй байгаа бол ихэнх хэсгээ туулцсан байна гэж. Тэгээ ерөөсөө л энэ хэмжээний сэтгэлийн тэр нэг одоо болж бүтэхгүй байгаа эсвэл болж бүтэж байгаа үйл явдлыг хэрхэн яаж өөртөө хүлээж авч дүгнж байгаагаас чинь хамгийн их шалтгаалж байгаа юм. Тэгэхээр бөөхөн гэдэг бол өстой нэг гам мэт битэй хадна сэтгэлтэй гэж тэр ширүүн догшин гэдэгтэй биш шүү. Зүгээр ер нь баргийн юмд хугарч нугарч ингэж нэлцгнаад байдгүй хэмжээний байж ш тэр онгод их зүйлтэй харилцсан холбогдно тий. Тэгэхээр өөрийгөө та бүхэн яг хамгийн чухлаар дүгнэх хэрэгтэй шүү тий. Тэгээд эхлээд хамгийн ихний алхам л ерөөсөө л энэ тий. Чи өөрийгөө эхлээд дүгнэх хэрэгтэй. Би чи юутай харьцаад юутай холбогдоод байгааг мэдрээвэл өөрийгөө дүгнэ. Дараа нь тэр яс уламжил нарийн ширийн юмлуу чи дөхөх болно. Тийм багаар одоо юу гэдэг жишээ нь одоо бид нар бол зүгээр юм өргөнөхээр зүгээр нэг сүү аваад өргөчдөг юм уу те эсвэл бүр яг зориулаад өөрөө бэлдээд шанаад тэрэндээ сэтгэл зүрхээ шингээгээ тэгээд өргөдөг юм уу гэх мэт эндээс л чи яг бүү болох тэр зам руугаа орж ийн үгүй юу чи шалтгаална. Түүнээс биш намайг хідэн хүн хүлээж сонсох бол намайг над дээр хідэн хүн ирэх бол гих мэт зүйлтэр чи бүү болч маргааш нь төвлөрөөд байх юм бол тэгээд улам бүр доошоо газар малтж байгаа л гэсэн үг ерөөсөө. Энэ дээр болохоор нэг тийм үүлийн үр буян үйл гэхээс илүүтэйгээр яг амьдралын бодит хууль тэр бөөхөнд л үйлчлээд байгаа нь ерөөсөө тэр тийм амьдрал яг тэр бодит хууль. Тэгээд чи би энэ хүмүүст хэлдэг байхгүй яг чи ингээд одоо энэ зам урлууд зарим ингээд хүмүүс над дээр ирэл одоо би бүү болох хэвээр юм одоо ингээд энэ зүйл рүү ингээд одоо эхэлж байгаа юм те дөнгөж юм хумаа эхэлж байгаа юм гэтэр гэдэг. Тэгвэл би хэлмээс юм. Чи бүх энэ янз янзын бодсон өнгөрсөн баларсан бүх юма хоослоод яг өөрийнхөө оюун санаанд бүгдийг эхнээс нь ойлгох, эхнээс нь бич. Тэгээд тэр замаараа эм хэцэгстэйгээр зүгээр яв. Тэгэхгүй зүгээр нэг юмд даатгаад чи өөрийгөө даатгаад тэгээд болно гэх юм бол уруудхын шинж чинь тэр байгаа юм. Одоо юу гэдэг би энийг өмсөөд энэ хингэргийг бариад энэ нэг хувцсыг өмсөөд ингэж дэлдээд тэгээд нэг бөө болчоод амьдрал ахус сэрэгчин гэдэг нэг тийм шалтгаан өөрийгөө нэг юмд тийм хий битээ хийсгэлэн нүртэй юмд даатгаад явж байгаа бол үгүй чи улам бүр хоошоо алхах чинь чамайг өстой яадаа болчих амьдрал олон удаа өшөглөн тэр үе чи яах вэ? Намайг юм даасангүй харсангүй гэх юм уу. Тэгэхээр чи амьдралд ирэх бүх тийм олон сохилтонд бэлэн байх ёстой байхгүй юу? Тэгээд яг би бол яг мэдээж бас залуу дөнгөж одоо 30 хүрсэн байна. Тэгээд гэхдээ энэ хугацаанд маш их юм үдчих тулсан. Тийм амаргүй байгаагүй. Ямар ч хэлсэн анх тэр хурц өмсөд хингэрэг бариад тэгээд бүх юм болчихоогүй. Тэрний дараа жинхэнэ юм эхэлдэг. Ер нь нэг юм хүмүүст ийм хэлмээр байгаа. Бөө болох гэж чи нэг янз янзын зам туулах амьдралын зовлон жаргал сайн муу уналтал босолт алдаа оноо гэд маш юм их туулах баг. Гэхдээ чи үзэх юмныхаа дөнгөж ихний хэсгийг л үзэж чинь чамд дахиад 100 гэж байгаа бол дахиад чамд бөө болсон чинь тараа үзэх 99 юм байна. Болох гэж чи нэг хэсэг замыг туулаад өстой нэр амар их юм үзчихлээ туулчлаа одоо болно гэж байгаа бол үгүй. Яг болоо тэр нэг юмыг өмсөөд идэл ширэглээд яг бөөлж ихсний дараа дахиад
чиний жинхэнэ үзэх ёстой юм чинь эхнээс эхэлж байгаа. Тэгэхээр чи өөрийгөө олон сорилтонд бэлэн байх ёстой л гэж бодох хэрэгтэй. Би одоо бол яг өөрийгөө л нэг тийм баргийн юмд готраад, баргийн юмд эсвэл сүрдээд ч юм уу, баргийн юмд ингээл баярлал хөөрөөд ч юм уу, тийм байдлаас ер нь гарч чадсан. Гэхдээ ингээхийн тулд маш их юмыг тоолж иж өстө нэг амьдралд олон удаа алгадуулж ижил нэг тийм зүйл болсон. Гэхдээ энэ бол маш их тийм хичээл зүтгэл юм шаардлагатай л байдаг. Яг хүмүүс төрмөл гэдэг. Мэдээж бид нар бүр нэрээ өстө далд чанартай маш их төрмөл тийм юмыг авч тээж байгаа. Нэг чинь нэг ингээд бөөх хүн боловч тэр чинь ингээд бид чинь өстө маш их юмыг тээж байгаа юм шүү дээ. Тэр болгоно нь баг сэрж байгаа. Гэхдээ тэрийг сэрэх тэр өөрт заяасан төрмөл тэр нэг өгөгдөл юмыг сэрэхийн тулд чи өөрийгөө олон янзаар сорж шалгаж иж тэгжиж нөгөө нэг өстө тэр юм чи сэрэх болохоос биш нэг юм гэрийнхэн хойморт ч юм айл нэг буланд нь овоолж тавьчихад хаяада нэг сүү өргөд байх юм бол тэгэл чи яг тэр байрандаа л байгаад нь бүрл нэг тэр нэг намагтаал шигдээд байна гэсэн. Тэрний оронд чи юу мэдхийг хүсээд байна, юу ойлгохыг хүсээд байна, эсвэл юу мэдэрмээр байна. Тэрнийхэн төлөө тэмцэх хэрэгтэй, судлах хэрэгтэй, суралцах хэрэгтэй, явах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө хинт ч битгий даатах, өөртөө даатах, чамайг чиглүүлсэн тэр нэг багшиж даатгаад байх юм биш. Тэ хүмүүс зарим хүмүүс нэг тийм айгуу сонь. Тэрнээс боллоо, энэс боллоо л гэдэг. Юус. Би тэрнтэй уулзаад, энтэй уулзаад тэгсэн чинь л буруутчлаа л гэдэг. Яа их хөвдөө. Сонголт нь чамд байсан. Тэ тэгэхээр өөрийнхөө өмнө л хариуцлага хүлээ. Хин нэг өөрийнхөө өмнө хариуцлага хүлээлгэх гээд байгаа бол чи түрүү миний хэлсэнчлэн туулах үзэх замынхаа талын талд ч хүрээгүй байна л гэсэн үг. Тэ. Тэгээд эцэст нь яг хэлэхэд бид нар бүгдээрээ л жинхэнэ бөө болох гэж яваа болсон. Яг хүмүүс янз янзын юм ярьж байгаа л да. Би бол ингээл тэгээл те. Тим хийсэн чинь тэрийг авлал, ийм хийсэн чинь энийг одоо бүтээгээл те. Тэр ч ажлыг бүтээгээл ингээл тэр бол бөөгийн инээдтэй л юм баггүй. Тэр нэг өдөр тутамдаа байж идэл юм. Тэр нэг тийм нэг юм үзээгүй хүний л яриа баггүй да. Би тийм үйл хийсэн чинь тэгээ болцсон гээл. Юм үзээгүй л гаруудын л яриа баггүй. Тэр битгий л юм болно бөө хүний амьдрал. Тэр бол нэг тиймэрхүү юм дээр баясаж хөөрөөд байгаа бол тэрнийх нь яг эсрэг тийм хэмжээний юм болоход өгчих юм хайшаа. Тэгэхээр нэг тиймэрхүү юм үзээхүү хүмүүсийн нэг тиймэрхүү янз янзын нэг тийм гайхамшиг юм шиг янз янзын яриа л гэдэг. Нэг галаасаасан чинь шувуу шазгаа гарчлаа л гэн нэг юм өргөсөн чинь хэрэг шувуу чонохоо ирчлээ л гэн тэрнэр чинь бол байж л байдаг юм баггүй да тийм онцгой юм ш. Тэрэн дээр багтаал ханаад байгаа бол тэгээд цаана дахиад чамайг олон юм хүлээж байгаа тэрнэр тэгэл нуран унах нь шүү дээ. Олон юм болох юм. Бүр олон юм чи бэлтгэлтэй байх ёстой. Яг би хүмүүст нэг зүйлийг өнөөдөр бид нар бол их тийм айтайхан цаг үед амьдарч байгаа шүү дээ. Чи судлаад мэдэх юм бол бөөх хүний идэл хэрэглэл ямар байсан талаар яаж л олоод мэдчихнэ. Тэрийг яаж л хийлгэж болно мэддэг чаддаг хүний нь олоод тэр материалын зүйлсүүд бол ямар нэгэн байдлаар чи зөв мэдээлэлтэй байх юм бол зөв хүн болох юм тэр юм хийлгэж байна. Гэхдээ тэрний цаа тэр мөн чанарыг нь ойлгох нь хамгийн чухал байхгүй юу? Яг чи хингэргийг яг тэр аян нэрсэн модыг оруулаад ч юм уу те эсвэл тэр аян согоо бух согооны арьсаар нь татварлаад номтой бол номтой юмтай бол юмтайгаар нь яаж судлаад бүтээч болно. Гэхдээ тэрний цаа тэр мөн чанар юмыг л ойлгох хэрэгтэй байхгүй да. Түүнээс биш харсан үзнийгээ хийхтэй гол нь биш те. Яг тэр хоёр хувцс тэр манжигмоогоо ямар байдгийг тэр зил хонхнуур нь ямар байдгийг яаж хийдгийг ямар хүнээр хийлгэдэй итэр гэдэг бол өнөөдөр бол хүмүүс тийм боломжгүй биш боломжтой ойрхон болцсон зүйл байхгүй ямар энэ чинь нэг бөөлхөр буу шагаагаад эсвэл шатааж алчих гэдэг тэр цаг үед амьдраагүй шүү дээ бид нар чинь. Тэгэхдээ тэр тэдгээрээс чиг ашиглаж яг юунд хүрэх гэж байгаа юуг үлдэх гэж байгаа ямар дүн гарах гэж байгаа энэний цаана юу байгаа гэдгийг ойлгох нь нэгдүгээр асуудал байхгүй да тий. Тэгж л хэлмээр байдیں۔ За тэгээд ер нь би зөв буруу юм болгоцсон уу гэдэг дээр хүмүүс бол одоо нэг тийм одоо миний ярианаас болж өгвөл товчхон ч гэсэндээ жоохон ч гэсэндээ ойлголт авсан болоо гэж бодож ерөөсөө чи юутэй харьцаад юутэй нөхцөд байгаа мэдмэрэг л өөрийгөө л дүгнэж. Чи яг ямар төвшөнд явсан баг гэдгийг л дүгнэж. Тий.
Тэгээд бас нэг юм хэлэхэд хүмүүс айгүй яараа байдаг. Юу гэдэг өнөөдөр одоо ах дүүнэр нь ч эсвэл яараа байд юм уу хин нэг нь бөө болоод ингээд яагаад тэгэхээр маргааш л юм үзүүлж харуулах гал маргааш нь засал хийлгэх гээл байгаа гэдэг нэг тийм нэг юм дарамттай байдаг. Яагаад гэвэл нэг тийм өөртөө ч гэсэндээ мэдэхгүй нөгөөтг нь ч мэдэхгүй нөгөө бөөнч мэдэхгүй тэр бөөгөө гэж байгаа ах トゥ амрах садан ч мэдэхгүй тэгээд л баг маргааш нөгөөд нь л баг энийг нэг үзээт гэж тэрийг нэг засаатгаач гээл тэгэл яах вэ шинэхэн бөө сонихон ихчээр тэгэл болгочгол бүтээх гээл үзнэ эцэст нь яах нь энэ юм мэддэг юм байна чаддаг юм байна ойлгодог юм байна гэдэг тийм их сонин ойлголтын хиндэ төрүүлчихдэг. Тэгэхээр болж игэл юм нь бага багаар дадаж олон дахин үйлдэж бага багаар дөхчиж эцэст нь ёстой л өрөөгөл аварчдаг хараагуул алчдаг домнуул идгээчдэг мэрэглүүл онцдог болно. Ингийн тул чи үүний хэдэн 100 удаа үйлдчихэж тэгээ маш багаар алхасаар байгаа чи тэрэнд хүрнэ. Түүнээс маргааш нь засал хийх гээ нөгөөд нь хүн үцэх гээд явах юм бол яах вэ? Тэгээд ихэндээ сонин содон болж бүтээд байгаа юм шиг санагдах л баг. Гэтэ нэг л өдөр их сонин нөхцөл байдалд орно. Тэр үед сэтгэлээ хатан дийлэхгүй хүмүүс би худлаа юм байна эсвэл хин нэг чи худлаа юм байна гэдэг тийм дүгнэлт юмд хүрчдэг. Тэгэхээр бөө гэдэг бол асар их авьяас бэлэг бие сэтгэл лин тэнхээтэй оюун ухаантай тэр энэ бол яг хүн мөн гэж те хүний сорн хүний дээд нь юм байна гэдэг тийм л хүний хийх ажил. Гэтэ бид бүгдээрээ тийм болоо төрчихгүй бага багаар юмда дөхөнөлтөө өөрөөгөө бага багаар бүтээнэ бага багаар урлан те. Гэхдээ одоо монголчууд яг яатсан юмэр мэдэхгүй бүгдээрээ л их шүтлэг ярьдаг, мөргөл ярьдаг, бөө ярьдаг, тэнгэр ярьдаг, гацар ярьдаг. Тэгсэн байж хэрнээ би одоо бөө мөргөлтөө би тэнгэр шүтэлтэй гэдэг. Гэхдээ шалтгаан нь юу юм гэсэн чинь би бөөд очиж үзүүлдэг. Тэгээд л тэр. Гэхдээ энэ байгаль дэлхий, энэ тэнгэр газар тэ энд яг юу байгаа вэ тэ бид нар эндээс юуг ойлгох вэ тэ тэр цаад мөн чанарлууд өгөхий гэж юусоо боддог. Тэгээ жинхэнэ сайн бөө үйлч ганцаараа л зүтгэх хэрэгтэй болно. Ганцаардах хэрэг гарна. Өөрийгөө хинээч юунаас ч хараат бис зөвхөн өөрийнхөө эзэн болж явах хэрэг гарна. Эцэст нь чи тэр их төвчээр ганцаардал сэтгэлийн хат гаргасныхаа үр дүнд би чинь бөө шүү гэдэг үгийг хэлэх хэрэгтэй болно доо. Тэр болгоны л эцэст. Тэгээд олон зүйлийг сурах болно энэ хугацаанд. Тэр тэмцэл тэр ганцаардал донд олон зүйлийг сурах хэрэг болно. Олон удаа унаж босч юмыг сурна ойлгох ухаар. Тийм байна да найзуудаа. Тэгээд өнгөцгөн битий дүгнцгээгээрээ бөө бол нэг ингээл болчдөг юм байна гэдэг ч юм уу те. Тийм юм битий дүгнээрээ. Чи за чамд чи одоо юу гэдэг яг за би бол энэ бөөгийн зан үйлийг хийх хүн муу юм байна гэдэг дүгнэлтэнд хүрчлээ гэж бодъё л та чи өөрөөсөө янз янзаар дүгнэлт хийгээ те. Өөрийгөө илүү сайн таньж мэдээд муу юм байна гэж дүгнэлтэнд хүрчлээ. Тэгвэл чи бас яагаад бөө болж байгаа юм бэ гэдэг чамд нэг асуулт гарна. Яагаад чамд онгод ирж байгаа юм бэ? За яг чи тэр онгодыг татах нөхцөх хэмжээний хүн юм байна. Тэгээд ирчлээ гэж үү. Тэгвэл та хоёр нэгдэн нийлснийг юу хийх гэж байгаа юм бэ? Яг хүмүүс хүнд туслана л гэж хэлдэг юм л та. Гэхдээ эхний ээлж нь өөртөө туслана. Өөрийгөө бүтээн. Хүмүүс надад нэг амар худлаа хариултыг аюу олон удаа хэлчихсэн. Би бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золиослон байж бөө болоод бөөлсөн мэддэг. Яг үүндээ цаарна бол цаатлын түүх нь бол өөрөө л нэг асуудалтай тулгараад тэрнийгээ давж гарах гал эхлээд өөрийнхөө төлөө бөө болж байгаа шүү дээ. Тэгвэл чи өөртөө эхлээд туслана. Чи өөртөө эхлээд тусалсан байхад дараа нь өрөөл бусдад туслах чамд боломж нь нээгдэнэ. Тэ. Шалтгаан юу ерөөсөө л энэ. Өөрийгөө чиглээд аварна, дараа нь бусдыг аврахад. Гэхдээ нэг юм хэлэхэд би энэ хэлмээр санагтаад идэв. Зарим зүйл ингээд янз янзын хүмүүс ингээд яг холбогд нь ярина. Тэгэл манайхаар орж гарна л та. Тэгээд аль болох хүмүүст нэлээд илэрэнгүй ярилцаад зөвлөгөө өгөө тэгээд аягүй яхыг л боддог. Гэхдээ би хинийч бөө биш байхгүй юу? Чи ч гэсэн хинийч бөө биш. Чи зовсон хүн болгоны бөө биш байхгүй юу? Чи тэр онгодынхоо өмнө
Магадгүй чи аав ээжийнхээ өмнө, үр хүүхдийнхээ өмнө, хань ижлийнхээ өмнө, өөрийнхөө өмнө бөө гэж болно л доо. Өвөг дээдсийнхээ өмнө, тэр онгодынхоо өмнө. Гэхдээ чи хин нэгний бөө биш учраас чи хэнд туслахгүйгаа чи шийдэх байхгүй. Чи болон онгод чи түүнээс сарваасан болгон руу гүйдэг юм бөө чинь ерөөсөө биш байхгүй. Тэгээ хүмүүс нэг тийм чи бөө ээж тэхгүй, чи бөө ээж ингэхгүй. Зарим хүмүүс бол бүр нэг тийм албатай юм шиг чи бөө ээж яхаараа үгүй гэдгийг бусдад туслах хэрэгтэй байстай тэр гэдэг. Надад чадал бас хүсэл эрдэм аюулсны хүн бол би хэнийг хүн туслаа гэхдээ би тэр хүмүүсийн бөө биш учраас хин туслахгүйгаа мэдэж туслана. Хүмүүс энэ дээр аягүй халтдаг. Бөө болчоод заавал нэг өөрийгөө гэсэн хүн болгоно ямар нэгэн байдлаар үзэж хар засаж өгөх ёстой юм шиг тэрнээс олж аягүй халтдаг байхгүй. Тэгэхээр би болон та хин нэгний бөө биш. Та өөрийнхөө өмнө өөрийнхөө өвөг дээдс онгод тэнгэр ихэнх өмнө бөө гэж болох боловч зовсон болгоны өмчлөсөн бөө биш байхгүй. Тэгэхээр заримдаа бол тэр бөөгийн тусыг авах ёстой ч хүн гэж байна, авах ёсгүй ч хүн гэж байдаг. Зарим хүмүүс бол өөрөөсөө болоод зовоод явж байгаа хүмүүс олон байдаг. Өөрийнхөө хийсэн хэлснийхээ үр дүнгээс болоод тэр болгон л үгүйгээд байх юм бол төлөөс нь чи төлдөг байхгүй юу? Тэгэхээр энийг сайн ойлгоор. Иймэрхүү зүйл дээр бол хүмүүс маш их одоо юу гэдэг алдж байгаа юм шиг санагддаг. Ялангуяа ингээд дөнгөж энэ бөө өтер болж байгаа хүмүүс тий. Тэгэхээр би одоо энэ хүмүүст бас дахин хэлмээр ингээл одоо энэ евро ингээд их харагдаад байхгүй ингээл цаатан матан тийм хүмүүс рүү очиж үзүүлээ харуул. Гэхдээ тэр дэр нь бүр өөртөө бөө хүмүүс шүү. Тэгвэл уучлаарай чи тэндээс байгалийн үзэсгэлэнгээ олж харж магадгүй хүчрэг байгалийн тэр эрчим энерги мэдэрч магадгүй. Гэхдээ чи тэндээс тийм ичид олж авахгүй. Эхлээ чи энэ амьдарч байгаа газрын уул усыг ойлгож дараа нь тэр ийш тийшээ явж тэр газрыг ойлгож чадах байх. Эхлээ чи энэ амьдарч усын ууж байгаа энэ амьдарч байгаа энэ газрынхаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш ингээд нэг өвсгөлийн тэр дарахад цаатан тэрнгээр яваад чи нэг тийм ичид гайхамшиг юм болж авч чадахгүй. Хаанч тэр одоо бол бөөг бол энэ тийм адилхан төвшөндөл яг ер нь бол яг бүр нэг тийм балаа нөхдүүд олон байгаа ч гэсэн яг тэр чихэн бөө дотор бол тэгээд нэг өвсгөл дарахад цаатан зүүн баруун тайгаар яваад тэгээд бөө болчдөг ч юм уу эсвэл үзүүлж харуулад лагих болчихно гэдэг юм юу ч байхгүй. Тийм бодлого бол толгоноос авч хаях хэрэгтэй. Би олон удаа тиймэрхүү газруудаар явсан янз янзын хүмүүстэй таарж исэн. Хайгаад байгаа юм чи дотор ч л байгаа. Яг хөө тэрийг гаргаж нэг сэтэл чамд хэлдэг гэж магадгүй. Гэхдээ нэг тэрнгөр яваад хөдөөгаад яваад тэгээд нэг хөвшин чим эсвэл нэг цаам хаансан бүүтээ уулздаг болчдөг юм бол тэр шиг бодлоо байхгүй. Одоо тэр хуучны цаг шиг тийм гайхамшигтай домог түүхэн дээр гардаг шиг хүмүүс одоо л гарч ирнэ үг гэхээс биш яг одоо тийм бэлэн байгаа юм хүн бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр хүмүүс ингэж алддаг байхгүй. Нэг хэсэг юу гэдэг нь ингээл чанар гээл яриад идэв гэсэн бөөгийн чанар тэнд чанар болж байна. Энэ чанар болж байна гэл ингээл чанар хийж ингэдэг гэсэн л одоо бол хүмүүс нэг л ингээл хөвсгөл дарахад цаатан гэдэг болчихдог. Гэхдээ тэнд нь тийм онцгой байхгүй. Байгаль дэлхий бол хаач хүчтэй. Энд ч хүчтэй. Тэнд ч хүчтэй. Түүнээс тэнд байгаа бөө энд байгаа бөө хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Бараг энэ хавьдаа байгаа бараг бүүнд илүү мэдээлэл илүү гэж магадгүй шүү. Тэгэхээр тийм юм байхгүй шүү гэдгийг би бас дахин хэлмээр байгаа. Тэгээ ч юу юу гэдэг бөөгийн тэр нэг юм хэмжүүр нэг настай ч юм уу эсвэл хөдөө нэг урцанд амьдардаг ч юм уу тэр нь байдгүй. Эхлээд тэр нь хэр зэрэг хүн бэ? Хэр зэрэг хичээж зүтгэсэн бэ? Тэрнээс шалтгаална. Хүн хаач чиж бол энэ дөрөв уулын донд хичээж болно. Тэр хөвсгөлийн тайх хичээж болно. Гэхдээ чи хэр зэрэг хичээсэн бэ гэдэг чинь зүтгэсэн чинь чухал болохоос ч аль ууланд амьдарч байгаа гэдэг чинь чухал биш байхгүй. Тэгээ энийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэд ер нь хайж явж эцсийн хариулт нь өөр дөрөөл ерөөсөө тийм байдаг. Яг хөө мэдээж хүн эрдэм чадaltaй мондог хүнтэй уулзаад нүд нээгдээд олон зүйлийг ойлгож ухаарахыг алийг дээрх тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгтээ
яг жинхэнэ тэр юм гаргаж ирэх чинь өөрөөсөө л гаргаж байна. Тэгвэл жинхэнэ бөө хүний тэр нэг оюун ухаан сэтгхүү чинь тэр хүний тэр нэг сайхан муухай юмаа давж иж гарч ирсэн цагт чи жинхэнэ тэр бөө гэдэг юмыг ойлгоно. Чи тэр бөө гэж яг тэр юу хэлээд байна гэдгийг бүрэн дүрэн ойлгохын тулд чи эхлээд өөрийгөө ойлгох ёстой. Тэгээд энэ байгаль дэлхий чи энэ агаар салхи тэ тэнгэр газар энэ болгоныг ойлгож мэдрэх хэрэгтэй. Эцэст нь хариулт нь тэнд байж л байгаа. А түүнээс биш зүгээр нэг хүн дээр очиж нэг юм шатаалгаад нэг одоо юу гэдэг зүүн баруун тайгуурын явж урц мурцанд хоноо тэгээд болдог юм бол байхгүй. Тэгвэл бүгдээр л тэгэл мундаг болчих шүү дээ. Тэгтээ бөө гэдэг чинь Монгол орондоо хаасаагүй байсан юм болохоос биш аль нэг тийм нэг аймаг сум дүмжлэгдсэн тийм юм байдаг байхгүй. Ерөөсөө байхгүй. Тэгэхээр энийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд чи өөртөө нэг шалтгаан тавьж бүү болж байгаа бол уучлаарай. Чамд дэндүү их туулах зам дахиад байгаа юм. Би бүү болчоод амьдралын сэрэгчгүй, үр шинээс гарчихгүй, арх дар суухгүй болчихгүй, мөнгө төрөхтэй болчихгүй, ажил мөнгө төрөл бүтчих юм уу гэж чи өөртөө нэг тийм ялахгүй шалтгаан тавьж бүү болж байгаа бол дахиад бодоод үзэх хэрэгтэй л гэж хэлээ. Чамд тэр төрөмөл өгдөл байгаа. Тэгээд тэр хувь тавилантайгаа эвлэрч тэр зам үлээ орж байгаа болохоос биш өнөөдөр нэг жижиг сажиг аваар осолт ороод ч юм уу нэг салж нийлээд ч юм уу үрширэнд ороод ч юм уу тэрнээс болоод бөө болоод ч юм уу байна гэдэг бол нэр инэтээр. Тэг хүмүүс юу яагаад шүтжсэн онгод эргэж чөтгөш болон гэдэг биш ойлгох. Тийм сэтгэлийн хатгүй тийм юмн дээр яг тэр хүчтэй чөтгөш боломж тоож ирэхчихгүй. Яг тэр хэмжээний сайн муу юм санаа хорвоо ертөнцөөр тэнжлээ тэрнийг л татаж дууддаг юм бол түнс яг жинхэнэ тэр нэг чөтгөш боломж юм ирэхчихгүй. Тэгээ би энэтэй холбоотой танаас нэг сонирхолтой түүхийг товчхон ярий заяа. Тэгээд тэгвэл танарт их түүх юу болох вэ? Эртээр үед цагт нэг ингээд нэг хөдөө нутгийн хідэн залуучууд жоохон аяг тагс сархад ууж гин л дээ. Тэгээд нэгнийгээ одоо жоохон согтоод ирэхээр нэгнийгээ шордож гин. Хин зөрөгтэй, хин хүчтэй, лаг ингээл те. Тэгсэн тэдэн дундаас арай нэг өөрийгөө зөрөгтэй хүчтэй гэж боддог нь танаас ч миний дайнд хүрэхгүй тэгэл нөгөө хэдийг ингээд одоо жоохон цаашлуулж л те. Тэгсэн чинь чаддсан бол чи энэ оршуулгын газар авсан дороод үүр зайлгаж. Тэгвэл чамайг би өстой энэ нутагт хамгийн ихтэй зөрөгтэй гэж бодъё гэж. Тэгсэн яах вэ? Тэрийг хийчих юм бол би одоо өстой энэ нутагтаа л нэр хил эрдэмтэй чадaltaй одоо зөрөгтэй ирнэ болох юм байна гэдээ одоо хөөр сэтгэлд автаа тгий гэж. Тэгээ тэр үхээрээ муу газар очиод нэг идэрч мууцсан авс руу ороод хөвтөд өгсөн гинэ. Тэгээ хөвтөд өгсөн гин. Тэгсэн чинь хажууд нь нэг чимээ чи хинбэ гэж асуусан гэж сонсогдсон гинэ. Авсан дотор нэг аргаас болсон цогцсны хажуугаар хөвтсөн байгаа шүү дээ. Тэгээд шөнө донд тэгсэн чинь тэр залуугийн чи хинбэ гэсэн гэж. Тэгээ нөгөөтг чинь гэрт сонирн болоод тэндээс гараад эргэн тойрны харсан ч юу ч байхгүй. Тэгсэн дахиад чи хинбэ гэсэн гэж. Тэгэнгуутлаа айгаад газраас нэг хідэн чулуу атгаад аваад чи өөрөө хинбэ гэдгсэн чинь би чөтгөр байна гэсэн чинь. Тэгэнгуутл тэгвэл миний гарт хідэн чулуу байгаа гэсэн чинь 3 гэсэн юм. 3 чулуу байна гэд. Тэгэл нөгөөтг чинь за өстой чөтгөр шолон гэдэг нь байдаг юм байна. Өстой исчлээ үзэгдчихлээ. Гонгол өөрөө мэдгүй зүгээр газраас баахан чулуу аваад одоо миний гарт хідэн чулуу байна гэсэн чинь ямар ч тоо хинч юу ч дуураагүй гинэ. Тэг яагаад гэдгийг мэдгүй танаа. Яагаад гэвэл хідэн чулуу атгсан тэр хүн өөрөө мэдэхгүй байсан. Тэр чи хиндэн сонсогдоод байгаа юм тэр хүний муу бодол санаа нь байсан. Тэгэхээр чи яг тийм муу бодол санаа тээж явах юм бол тэр юм ал өөртөө бүтээж байна. Тэр хүмүүс чи би өстой онгод тэнгэр биш альва муухай юмтай болчлаа гэх юм уу бодол тэгээд үг үлдээд явах юм бол тэр юм чинь амьлаад чамтай л зуралтай байгаа тэр багхгүй.
Тэгэхээр саяны түүхэн дээр бол тэр сүлд атгсан ч болооха хэдийн тоо хэдийг атгасныгаа өөрөө мэдэхгүй байсан учраас тэд байна гэж нөгөө нэг чихэнд нь юм шивнээгүү гэж байгаа. Тэгэхээр яг л үүнтэй адилхан. Энэ яг зүгээр домог мэт боловч маш сургамжтай түүхэлтэй. Тэгэхээр чи өөрөө л би одоо нэг ийм мэдрээд ийм болчих үедээ, тийм болчих үедээ үгүй нэг өвөр шир тавиад нэг бүү болно гэд юм бэлдсэн чинь альбин тэр нь байх үедээ чөтгөр шулмс нь байх үедээ тэрнээс болж уруудах үедээ гэдэг юм бол яг чиний тэр сэтгэлээс гарсан юм чинь эргэж амьлаж ургаад чамааг отоод байна. Тэгэхээр муу санаа бие отно гэдэгтэй адилхан байхгүй. Тийм л байна да. Тэгэхээр нэг тийм зөв хэр бараг нэг тоодгүй юм чинь угаасаа тоохчих. Тэгэхээр шүтэж мөрхөн гэж байгаа юм а эргээд тэр хар бараа муухайгаар битгий хар. Яг вэ тэр ёс уламжлал өмс зүөх буруу зүрх юм байна шүү бас байна. Тэрнээс болоод бас ордгоо гардгүй юм байна. Гэхдээ үнэхээр яг жинхэнэ онгодтой хүнд бол тэр онгод тэнгэр гинтиг юм чинь орхоо үрэл зүгээр орсон шиг орно. Орсон шиг орно. Хоёрын оронд нэг оюун санаанд буугаад миний бодол санаа гэдэг ахын байхгүй зүгээр орхоо үрэл зүгээр орсон шиг орно. Би сэтгэл хамаг юм чинь мэдрэгдээд орно. Үнэхээр л чи тэр бөө өглөх хүн нь муу юм бол чамдаар ирсэн онгод гэж юм байгаа юм бол тэр цаг үеинд болцсон юм бол тэгээ чиний эхлэл зүү юм бол тэр юм чинь өстой хуурт нь ч байна уу хингэрэг нь ч байна уу аль нь дээр нь ч тэр орхоо үрэл зүгээр орсон шиг л ордгийг. Тийм холын юм биш тийм бүр хөршгүй тийм холын юм биш байхгүй юу? Тийм бүр нэг юм төсөөлшгүй юм биш. Хэрвээ чи нэг тийм төсөөлшгүй юм өстой үнэхээр болоогүй бүтэхгүй өстой нэрэ гээд бах юм бол яг тэр үедээ л чиний болоогүй чи 10 жил юм уу 30 жил юм уу тэр үедээ л болох байх. Тий. Түүнээс яг одоо орох юм байвал байдаг бол тэр чинь өстой орсон шиг орж мэдрэгдсэн шиг мэдрэгдэнэ. Тэнд бол чи бүр тэгээд эргэлзээд ахаар үгүйс ч юм болно. Тэгэхээр энэ бол бас нэг талаараа саяны түүх домгийг харахад яг сэтгэлийн хаттай нэг шалахгүй юм дээр шамраад идэх хүний л ажил байгаа юм л та. Тэгэд ер нь юу юм бэ лээ дээ. Бөөхөн гэж юм бэ? Бөө мөргөл гэж юу вэ? Тэ онгод энэ чөтгөр лос савдаг эдэр юу гэдгийг чи би сэтгэлээр ойлгож ухаарад ирэх юм цаг хүний ярьж хэлж байгаа нь айгүй өчүүх юм шиг санагдаад л. Өнөөдөр би нэг машин шүрхсэн яана гэдэг юм бол үнэхээр инээдтэй юм шиг санагдаад байна. Өнөөдөр нэг юм гिचлээ, энтнээс алчлаа, тэрнээс нийлчлээ. Нэг ингэсэн чинь бүтдгүү гэж байгаа юм бол үнэхээр сонсохыг ч хүсэхгүй тийм л асуудал болоод байна. Гэтэл хүмүүс одоо яаж юм? Өсөж өгөх гээд байд юм уу? Яа гэм мэдгүй би тэнд очлоо, тэр аймагт очлоо, үзүүлэх хүмүүс нь холбогдоороо. Би энэ улсад очлоо, энэ оронд очлоо, үзүүлж харуулах хүмүүсийг бол холбогдоороо гэдэг л. Гэж хизээ бөөхөн гойж бусдын зовлонтой зууралддаг болсон. Хайш юм бүү. Тэгж зарлахгүй л өлсөд байд юм уу? Өмсөх юмар дутаад байд юм уу? Өөдөөд байд юм уу? Чи хин нэгэнд үнэхээр хэрэгтэй бол тэр хүн чинь чамайг гацны мухарч юусан хамаагүй хайгаад олоод очино. Үнэнхүү чамаас аврал хүсэж байгаа хүн бол хаанд чамайг зорж очиод үнэн сэтгэлээ уутлаад асуух юм асуугаад хийх юм хийлгээд тэр нь бүтгэхээрээ бүтээд болохоороо болоод юм өөрчлөгдөл. Түүнээс биш нэг ажилгүй нөхөр хүн үзнэ гэдэг нэг ажилгүй нөхөр нь үзүүлээ даа гэж явж байгаа юм бол шал тэний хэрэг байхгүй юу? Одоо тийм юм энэ юугаар зөндөө явж штт. Над дээр тийм хүү ирлээ гэж зураг даруулаад хамт зураг даруулаад тэгэл би ийм хүний үзэж өглөө харж өглөө засч өглөө гэл. Гэвч яасан юм үзээгүй зам бэ нэр. Тэгэл би энэ аймаг суманд очлоо. Одоо тэр аймагт очлоо, тэр аймагт байдаг сүсгтэн олон ийшээ залхаарай тэр гэл. Тэгэхээр готом шиг байгаа сте. Яг бай мэдээж бид нар чинь одоо цаг үетэйгээ хөл нийлүүлж болох нь мэдээлэл, техник, технологийн эрүүн үе амьдарч байгаагийнх энийг ашиглах хэрэг гарна. Бидний ээж эсвэл бидний өвөө эмээ амнаас амд амьдж юм сонсч дуулдаг байсан бол дараа ном зохиолоос мэдээлэл авдаг гэж тэгээд радио эдрээс мэдээлэл авдаг гэж дараа нь зураг телевизээр юм
ойлгож хүлээж авдаг гэж одоо бол энэ захим ертөнц интернетийг ашигладаг болсон байна. Яг юм баг багаар хөвсөн өөрчлөгдөж байна. Гэхдээ мөн чанарын хувьд бид нар тэгж өөрчлөгдөж болохгүй байхгүй да. Мөн чанарын хувьд. Тэгэхээр би хүмүүст яг ингээл надад ингээл олон хүмүүс ингээл янз янзын хүмүүс ирж байгаа. Тайлбарлах би зүгээр ингээд нэг юм 5-10 минут нэг юм үзчихэл заа ингээд болцсон ингээд явахыг хүсдэг байхгүй. Аль болох тэр хүнтэйгээ үзэхээр бол үзээд, ярилцахаар бол ярилцаад, ойлгоцохоор бол ойлголцоод бүрэн дүрэн харьцаа тэгээд одоо явуулахыг хүсдэг. Тийм хэмжээний юмыг хүлээж байгаа хүмүүстэй л уулзахыг хүсдэг. Тэгэхээр тэр бол ингээд одоо юу гэдэг нэг хүнтэй ингээд яг бүрэн дүрэн ойлголцоод харьцаад ингээд яхаар цаад хүнээч гэсэндээ яг юу хүсэж байгааг нь ойлгож эхэлнэ. Юун дээр алдаад байгааг нь мэдэрч эхэлнэ. Тэр хүнтэй зөвлөн засал гэдэг юм чинь бас заавал нэг тийм дом хийгээд заавал сүргүүлээд арх үргүүлээд зодож нүдэд тахтаач биш тий. Тэгэхээр би хүмүүст тэгж хэлнээс санагдав. Үнэхээр чи бөө болоод бөөгийн тэр бөө мөргөл гэж юу юм бэ? Тэр онгод гэж юу юм бэ? Бөө хүн гэж хий юм бэ гэдгийг ойлгож ухаарсан бол бөөшгөл бөөвэ. Зүгээр нэг одоо юу гэдэг нэг энэ тэнд ингээд сууж идэг үзмөрчиг өөрийгөө битгий авч. Чи яагаад гэвэл чи хүнд нэг бол тус болно. Нэг бол чи гай бол. Тийм учраас бөө байх нь бол жинхэнэ бөө шиг бөөж олон талаас нь өөрийгөө сурч мэдэж хөгжүүлчих эцэст нь хүмүүст үзэж хаар заадаг, зөвлөдөг, чиглүүлдэг. Тэхийн тулд чи тэр болгоныхоо урд алхах хэрэгтэй байхгүй юу? Эрдэм мэдлэгийн хувьд, чадварын хувьд, үзэл бодлын хувьд, сэтгэлийн тэнхээний хувьд тэгжиж чи бусдад зан зөвлөн. Тийм учраас эхлээд чиний одоо хийх алхам бол чи өөртөө туслах. Дараа нь ч бусдад туслана. За тийм байна да. За тэгээд энэ чи бас нэлээд удчих шиг болох юм да. Би жоохон нуршууч ярьчуу да. За тэгээд сонссонд баярлалаа. Тэгээд яг одоо ер нь бол энэ хаалттай групп дээр л ингээд завтай үедээ ингээд лайв хэлбэрээр ингээд чөлөөтэй ингээд сэдвүүдээр ярилцаад явна. Тэгээд яг энэ миний ярьж байгаа болгоныг 100% хүлээж авах албатай биш л дээ. Гэхдээ яг зүгээр авах их явахаар хандаад алиа бүх зүйл заавал дүгнэлт хийж байгаарай тий. Алиа бүх зүйл дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Тэр бөөч өнөө зүгээр хүнч өнөө хамаагүй. Тэгээ нэг зүйл үнэ. Энэ ороо дээр хөгжихгүй бол хүн байж яад юм бэ гэдэг шиг. Хэрвээ бид зүгээр л хүн бол өстө байгаагаар л байна гэдэг юм бол шалт нуцгаж гараад ингээд амьдарч болно ш тоо тий. Хуцаар яадыг гэл. Тийм биш үү. Тэгэхээр бид нарт хөгжихгүй бол хүн байх нь хэрэггүй. Бид энд бас санал нэг байдаг. Тэгэхээр чи сурч мэдэж тэгээ олон талаас нь өөрийгөө ингэж хөгжүүлж үз эцэст нь яг тэр бөөг юм лугаад өгөн. Тэгэхээр улам бүр өөрийгөө хөгжүүлж юмыг ойлгож ухамсарлахын тулд зүтгэх хэрэгтэй, ганцаардах хэрэгтэй. Тэгээд сонссон дуулсан болгондоо дүгнэлт хийдэг байх хэрэгтэй шүү. За тэг хамт байсанд баярлалаа. Комментууд их байхгүй байх шиг байна. За тэгээд ер нь бас хариултууд ямар нэгэн асуултанд хариулт авахыг хүсч байвал над руу чатаар ч юм уу ингээд явуулчих болно. Угаас маш олон чатууд ирдэг лээ. Гэхдээ тэдний дийлэнх нь яг миний тийм нэг шаардлагатай зүйлсүүд байгаад байдгүй. Тий. Гэхдээ яг ямар нэгэн тийм нэг мэдхийг хүсч байвал тэрийг чинь би мэдж байгаа юм байх юм бол тэгээд ингээд нэг завтай үед ингээд лайв хийгээд тэгээд нийт дунд нь ингээд тэр энэний асуулт гэхгүйгээр зүгээр нэг иймэрхүү асуултууд ирсэн шүү. Тийм шүүгээд тайлбарлаад явчихна. Яагаад байгаа гэвэл тантай адилхан бас нэг зүйлийг мэдхийг хүсэж байгаа юм байх юм бол бас сонсоод авчихад зүгээр шүү дээ, тийм ээ. За тэгээд хамт байсанд баярлалаа. Бүгдээнд амжилт хүсье. Бодохгүй эргээд уулзъя.